Залуусын сонголт Dear Mongolia. Сайн бацгааны үзэгчдээ бидний хайртай амьтан нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор Баян Дэлгэр маань 2 охины хамт ирсэн байгаа. За мөн уламжлал ясаараа энэрх мал эмнэлгийн эмч Ану Заяа маань мөн хүрэлцэн ирсэн байна. Бидний хайртай амьтан нэвтрүүлгийн шинэ дугаарт Баян Дэлгэр бүсгүй маань хөөхөн охид уран биелэг оюун билгийн хамт өргөдөн оролцсон юм. Зочин гэр бүл маань гэрийн тэжээвэр амьтантай болохоор судалж байгаа гэр бүл байсан юм. Ингээд нэвтрүүлэгт оролцож өөрсдийн сонирхож байсан асуултанд хариулт авч чадсан байхаа гэж найдаж байна. Маш гэрхаа чамбай ээжтэй гэр бүл байсан болохоор удахгүй өөрсдийн гэр бүлд тохирсон хөөрхөн амьтантай болох байхаа гэж найдаж байна. Ингээд зочин гэр бүлдээ аз жаргал сайн сайхныг хүсье. За бидний урилгыг хүлээж аваад ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа, урьсан баярлалаа. За би нэвтрүүлгээ эмчээсээ асуугаад эхлэе гэж бодож байна. Бас өнөөдрийн маань дугаар их онцлог дугаар болж байгаа л да. Эмч маань өөрөө усан гахаа тэжээдэг те. Тэгээ эксперт давхар одоо ингээд бас эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөр ирсэн байгаа. Тэгэхээр хизэнээс ер нь усан гахаа тэжээв. Яагаад ер нь ийм баглаа усан гахаа гэдэг нэршилтэй болсон болов? За Энэ удаагийн дугаарт маань энэрх мал эмнэлэг сургалтын төвийн малын эмч Ану Заяа эмч маань өөрийн тэжээдэг хөөхөн игдүүтэй усан хаануудын хамт ирж оролцсон юм. Үзэгчд болон зочин гэр бүлд маань мэдлэг мэдээлэл зөвлөгөөнөөсөө харамгүй хуваалцсан юм. Үзэгчд болон зочин гэр бүл маань эрүүл мэнд болон тэжээх тал дээр юун дээр нь анхаарах гэх мэтчлэн олон зөвлөгөөнүүдийг авсан байхаа гэж найдаж байна. Ингээд эмчтэй баярлалаа. эхнээс нь хариулаад явчих. Би бүр багасаа усан гахаа тэжээжсэн. За 6-7 настай даа юм уу. Тэгээд усан гахаа тэжээгээд усан гахаа одоо хайрлаад тэрнээсээ болоод одоо усан гахаа алдаад тийм ээ. Тэр одоо нөгөө шаналал тэр зүйлийг мэдэрснээс болоод ер нь бол малын эмч болсон түүхтэй. Тэгээд усан гахааг одоо тэжээгч гэдэг үднээсээ ч тэр малын эмч гэдэг үднээсээ ч тэр ерөнхийдөө бол сайн мэдэн. Тийм. Тэгээд усан гахаа гэдэг нэрийн хувьд бол айгүй тийм мэргэлзээтэй. Яг англиар гэвэл Genepik гэж нэрлэж байгаа. Монголоор усан гахаа. За тэгээд би орос хэл мэдэхгүй ч гэсэн Morskaya Svinka гэж орсоор хэлдэг юм лээ. Тэгээд Монголын усан гахаа гэдэг нэршил маань Оросоос шууд Morskaya далайн гэдэг үг нь усан болж орчуулагдсан юм шиг байгаа. Тэгээд Оросд болохоор тэр далайн гэдэг одоо зөвлөл утга маань ас хол гэсэн санааг илэрхийлдэг. Тэгээд одоо ас холын гахаа гэж орчуулад монголчууд усан гахааг нэрлэж заашсан юм шиг байгаа. Гэтэ ерөөсөө далайд амьдардаг, усанд амьдардаг амьтан биш. Ер нь бол баг усанд оруулдагчгүй амьтан баггүй юу. Тийм. Тэгээд Genepik гэдэг нэр бол өөрөө айгүй тийм янзаар хилэгддэг түүхтэй. Тэгээд би нэг сонсч ирсэн нь болохоор нөгөө гівний арлаас өөр тийшээ одоо нөгөө далайгаар явж байхад хоол тижээлд хүнсэнд ямар амтан зохимжтой байна вэ гэсэн чинь авсаархан жижигхэн хурдан үүрчдэг махан одоо амттай амтнаар усан гахаа болж таарсан. Тэгээд тэрнээсээ болоод Genepik гэж нэрсэн юм шиг байгаа. Гэтэ ер нь бол гинэ арлаас гаралтай амьтан биш. Эднэр бол Өмнөд Америкаас одоо уугуул усан гахаа болохоор Өмнөд Америкт одоо нөгөө суурьсан амьтад гэх юм уу? Тийм амьтад байна. Энэ удаагийн дугаарт усан гахаа оролцож байна. Дэлхийн хамгийн том мэрэгч амьтан гэж үздэг байна. Усан гахаад мөн маш нийгэмсэг амьтан учраас 10-аас 30 хүртэлх гишүүнтэйгээр сүрэглэж амьдардаг байна. Ямар ч амьтантай зөрчилддөггүй тул интернетэд зин амьтанч гэж алдаршсан байна. Өдөрт маш их өвс хийддэг биеийн жингээ барихын тулд бараг л бүхий л өдрийн турш идэж өнгөрөөдөг байна. Шүгэлдэх, үглэх, гунших зэрэг 10-аад төрлийн дуугаар хоорондоо харилцдаг дуу авианы баялагтай амьт юм байна. Хүнтэй адилхан арьсаараа хөлөрдөг цөөн тооны амьтдын нэг юм. Шүдэн насан туршдаа ургадаг тул хатуу ургамал идэж, мэрж, хэвийн төвшөнд нь хадгалдаг байна. Жилдээ 1-2 удаа үржилд орно, дунджаар 4-5 зулцаа төрүүлдэг байна. Зулцгаанууд төрөхдөө хөгжил сайтай төрдөг байна. Нүдээ нээсэн, үстэй гардаг байна. Хэдхэн хоногийн дараа өвс идэж бие дааж эхэлдэг байна. Манай хоёр зочинд мань таалагдж байна. Ямар энэ хоёр хөөрхөн бэ нөө? Хөөрхөн байна. Та хоёрын усан гахаатай болмоор байна уу? Үгүй гэж. Миний охин ямар амтан Ямар амтантай болоо? Мууртай алмар юм уу? Анаа ямар амтантай болоо?
Усан хахаатай. Хөөрхөн магадгүй тий. Хөөрхөн байна. Хүүсийн хувьд ямар вэ? Яг гидэр жижигнээ нэрхтэй. Том нь нэмэгтэй. Яг уу тий. Хосоор нь тижээдэг амт нь юу ер нь заавал? Усан хаа ер нь бол бүлээр амьдардаг амтан. Хосоор нь тижээн. Гэтэ эр им гэж тижээх бас жоохон онцгүй байдаг. Им усан хааг олон үржүүлэхэд бас нөгөө төрөлхийн хүндрэлээр одоо явчих магадлал айгүй өндөр байдаг болохоор эр имээр тижээхээс илүү ижил хүстэй тижээх нь илүү зүгээр. Тэр дундаа 2 охин байх тусмаа илүү цохимжтой. Тэгэхгүй бол 2 эр нөгөө одоо газар нутгаа булаацалтан ч юм уу тий. Тэрнээсээ болоод дайсагналцах тийм эрсдэл бол тодорхой хэмжээнд байгаа. Тэгэхээр энэ бол 2 охин тижээх хамгийн тохиромжтой гэсэн. 2 өөр үйлдвэрийг харагдаад байна л да. Тэгэхээр үйлдвэрийн ялгаа ч юм уу тэрэн дээр нөгөө эрүүл мэнд тал дээр ялгаа байдгүй. Харьцангуй эрүүл мэндийн асуудал гэхээс илүү арчилгаан дээр жоохон ялгаатай л болоо явчихж байгаа гэсэн. Богино тарчир устай байх тусмаа хөнгөн, урт байх тусмаа одоо нөгөө самнаж хэрэлтэйг нь гаргахгүй бол бөөгнөрс үснээсээ болоод тэрэн дараа нь зунгаарлаад тий одоо нөгөө нөхсвийг бөглөх, нүур амыг таглах, тэрнээсээ олж өвчлөх магадaltaй болоод явна. Тэгэхээр ерөөсөө нөгөө урт үстэйг нь самнаж илүү груминг буюу одоо арчилгаа илүү шаардлагатай л болоо явчихж байгаа. Бусдаас бол нэг ялгаа байхгүй. Үс мөсийн засуулгын урт үстэйгийнх нь урт үстэй нь хүрх юм уу тий. Бас их засуулнаа тэгээд нүүд тагласан хэсгийг нь бол хайчилж авах шаардлагатай. Тэгээд англи ч нь одоо яг ингээд усанхай янз янзын үйлдвэрийн усанхайг тижээдэг бас тэмцээн гэдэг зүйл байдаг. Одоо нөгөө нохооны гоо сайхны тэмцээн гэдэг шиг усанхай тэмцээн байдаг. Одоо яг зөв бүтцээр одоо үржүүлээд өсгөөд үсийг нь одоо маш сайхан ургууснараа одоо нөгөө ялагчин тодордог ч юм уу тий. Тиймэрхүү тэмцээн байдаг. Тийм усанхай бол шал өөр арчилгаа авна л да. Тодорхой хэмжээний тийм мэрэгчлийн сан мамаар самнадаг ч юм уу тий. Тэгээд үснийх нь уртаар нь бас хэмжиж тэмцээн зохион байгуулдаг. Англи тий Европ тал руугаа. Энэ нөгөө хамстертай амир хүмүүс андуурах ч юм уу төстэй харагдах талын нөгөө богино үстэй тий ялгаа нь юу гэдэг юм бэ? Тий андуурдаг тэг хүмүүс усанхай тижээж хамстер тижээдэг гэл бас ярина. Маш ялгаатай. Мэдээж юуны хувьд биеийн хэмжээний хувьд бол асар ялгаатай. За хамстер ч баг усанхайны 11-т ч баг хүрэхгүй байгаа. Тэгээ яг Syrian hamster гэдэг том биетэй усанхайны хамстер бол томын хувьд бол том. Гэтэ энэ усанхайны хажууд бол жижигхэн. Тэгээ бусад хамстернууд бол бүр жижигхэн. Тэгээд биеийн хэмжээнээс гадна хоолтын хувьд бас ялгаатай. Усанхай болохоор цэвэр өвсөн тижээлтэн, хамстерны хувьд гэвэл холимог тижээлтэн. Яг өвс ногоо дагнадаг ч гэсэн нэмэлтээр үр буудай, зарим усанхай хамстернууд болохоор хатаасан шавж мавжаар хоолдог байхгүй юу. Тэгэхээр хоол тижээлийн хувьд ч гэсэн ялгаатай болоод явчихж байгаа. Тэгээд наривчлаад хэлбэл тижээхэд ч гэсэн хүүхдэд илүү цохимжтой талаасаа гэвэл хамстернаас илүү усанхай хамаагүй давуу талтай болоод явчихдаг. Одоо шинээр анх удаа тий усанхай тижээж байгаа хүнд хамгийн чухал 3 зүйл гэвэл манай зочд тандаа зөвлөхөд 3 зүйл үү? Аха. За усанхай гэлтгүү ямар ч амтан бай. Номер 1 зүйл бол гэр бүлэрээ тижээж байгаа. Эцэг их тэрэн дээр хамтдаа судална, хамтдаа бэлтэн, хамтдаа одоо тижээн гэсэн сэтгэл зүгээ бий болгоно. Тийм, сэтгэлээ бэлтэн. За тэгээд сайн судлан, уншин, малын хэмжээс зөвлөгөө авна. Тэгэхгүй бол яг энэ экзотик буюу ховор амтан бүгдээрээ яг тийм нэг алтан дүрм гэж байдیں۔ Ерөөсөө өвчлөлийн 90% дандаа арчилгаа тижээлэг малалгаа анханасаа зөв тижээгээ үүсэ болдог. Тэр ерөнхийдөө нөгөө зөв тижээсэн тохиол таны одоо усанхай бусад ховор төрлийн амьтад маань өвдөггүй гэдээ баг ойлгочих болно. Тэгэхээр ерөөсөө номер 1 судалгаа, малын хэмжээс мэргэжлийн үнээс зөвлөгөө авах бол чухал нэгт. За хоёрт тэгээд одоо үүр сав хоолтын бэлтгэх нь байна, орчноо бэлтгэх нь байна. Усанхайд одоо тохиромжтой таатай нөхцөл гэж бас байдаг. Температурын хувьд гэвэл тасалгааны температур нэг 18-аас 24. За тэгэл 24-өөсөө нэмэгдээл 30 төхөд явчихаараа халууны цохилтын дөрвтүүд ерөнхийдөө бас юу ах гэдэг. Тэрнээс болоод хүч гээд байдаг. Тэгээд орчноо бэлтгэнэ нарны шууд тусгалаас зайтай байлгана. Чиг хураашлын хувьд ч гэсэн одоо бэлдэж өгөх нь байна. Тэгэхээр аль өрөөнд яаж тижээх вэ гэдэг зүйлээ бол бэлтнэ гэсэн үг. Тэгээд өөр ер нь гайгүй дээ усанхай ер нь бол гайгүй. Аха.
Энэ одоо жишээлбэл амтнд хийжээхэд одоо би манайх ингээд би өөрөө яг багтаа бол нохоотой байсан л та гэртээ. Одоо яг ингээд тустаа гараад өөрөө ингээд гэр бүл зохиогоод хүүхдтэй болоо тэгээд ингээд эхлэхэд яг аль амтнаасаа эхлэх вэ те одоо амтнд хийжээвэл гэвэл муурнаас эхлэх үү яах вэ гэр усан гахаас яагаад би ингээд одоо сонгох хэвээр гэдэг одоо тийм бас нэг шалтгаан байгаа штэ та юу гэж бодож байна? Аха. За тийм одоо хүүхэдтэй гэр бүлтэй яагаад усан хаа хийжээх вэ? Тийм. За усан хаа нэгт юу баг хацдаггүй юм та. Тийм. Жоо хүүхдүүдэд аюулгүй татвараа. Ихэнх мэрэгч ер нь бол хацдаг. Тэгээ үүдэн хоёр шүдүүд айгүй хурц дээд доод үүдэн хоёр шүд айгүй хурц та хацлаа гэж бодоход бас нилээн тэгж нэвт хацчих гад байдаг хамстер нилээн одоо тогшоо хамстер бол за усан хаал харьцангуй хацх нь баг. Тэр тусмаа одоо классик English яг усан хаа гэж классик тийм богиност усан хаа гэдэг. Тэд нар бол ер нь баг хүн хацдаггүй тийм усан хаа байна. Тэгээд бас барилахад эвтэйхэн ингээд одоо эрхлүүлэхэд эвтэйхэн хамстер ч ерөнхийдөө юм л бол гарнаас мултарч гад унчих гад айгүй эвгүй байдаг. Тэгээ эвгүй байрвал тэгэл нуруу нугсыг нь одоо нөгөө хугуулж га мулталч гад байдаг. Усан хаал хамаагүй барьцтай. За тэгээд усан хаа илүү өдрийн цагаар идэвхтэй байдаг. Тэгэхээр танай хүүхдүүдтэй сайн нийгэм шин тийм бас давхар усан хаа айгүй тийм дуу авианы илэрхийлэмж ихтэй амтан. Бараг нохоо муу шиг. Айгүй олон төрлийн одоо дуу авианы илэрхийлэмжтэй. Ерөнхийдөө нэг 11 12 төрлийн дуу авиа байна гэж судалж байгаа ч гэсэн үүнээс ч их байх боломжтой. Тэгэхээр яах вэ гэвэл хүүхдүүд ч илүү тийм нэг одоо юмыг илүү сайн мэдэрдэг болно гэх юм уу? Орчин тойрныг сайн ажигладаг, тэрнээсээ дүгнэлт гаргадаг, энэ цаашлаад одоо нийгэмд бусад хүмүүстэй харьцаад ч гэсэн одоо нөгөө хүнийхээ байр суурийг ойлгодог одоо тэр одоо тийм зан чанартай болж хүмүүжнэл гэж бодож байна тийм. Яг дуу хоолой дээр гэж дуу авиан дээр гэж ярил айгүй олон тийм дуу авиатай хүржигнэж баярлж байгаагаа илэрхийлнэ. Ингээд чангаар вик гэж ойролдог тэрнгээрээ хоол хүсэж байгаа, хоол өгөө гэдэг одоо илэрхийлэмж байна. Тэгээд ховор тохиолдолд усан хаа жирэгдэг, яг шувуу шиг жирэгдэг. Гэтэ бүх усан хаа насан турш одоо ингээд амьдарч байгаа хугацаанд жирэгдэггүй усан хаач байна. Хитгэн цөөн тохиолдолд усан хаа амьдралдаа нэг ганц хоёр удаа жирэгдэг. Гэтэ яг энэ жиргэнийг яг тийм зүйлийг илэрхийлж байна гэд 100% судалсан юм бол байхгүй. Гэтэ зарим хүмүүс бол маш их аз жаргалтай баяртай байгаа усан хааг жиргэж ийн гэж үздэг бол зарим нь одоо аюул дахиаг сүрхтэй илэрхийлэхийн тулд чанга дуу хоолойгоор жиргэж ийн гэж үздэг. Тэгээд манай дээр юкигийн хувьд болохоор жиргэж исэн. Яг л шувуу шиг мэдгүй юм бол хүү шуур жиргэж ийн удаа гэмээр жирэгдэг. Тэгэхээр айгүй тийм дуу авианы ихлэмж ихтэй амтан тэрийгээ дагаад илүү одоо сонирхолтой байх нь байна. Хүүхдүүд чи илүү тийм мэдрэмжтэй болж өснө гэсэн үг. Аха. Одоо тэгвэл яг ингээ усан гахаа ингээ тижээя гэд ингээ бодоод шийдсэн ингээ манайхад ингээ шийдсэн байлаа гэд бид нар хамгийн түрүүнд яг юу бэлдэх хэвээр вэ? Гэртээ одоо нөгөө KJ бэлдээ тэгээ дээрэс нь өвсийг би аяга хараад байна л да. Ийм өвс одоо хаанаас авд юм бол гэнтэрэг. Тэр талаар асуулаад. Та түрүүний хэлсэн яг нөгөө өрөөнийхөө стандартыг одоо бэлтэж гэнэ шүү дээ. Галтгоо малтгоол жоохон дими байх нь нэ тэ. Чимээ дуу шуугаа ихтэй газар дими байх нь. Тэгэхээр нэг унтлагын өрөө бас жоохон дими яа тэгвэл шээс нь айгу хуурц. Тэгэхээр одоо коридор ч юм уу. Гэтэ нааны тусал тодорхой хэмжээнд байна. Гэтэ шууд тусалаас хол гэхээр нэг жижиг өрөө мөрөнд ажил өрөөнд ч юм уу тий. Тийм өрөөндөө одоо бэлтгэх нь байна. Тэгээд торонд тижээж болж гин. Яг зарим тохиолдолд аквариумд бас тижээгээд байдаг. Гэтэ аквариум бол нөгөө агаарын солилцоо муутай болохоор тэнд аягүй үнэр за чэснээс нь нөгөө шэйк хоримтлагта тэрнээс өөрөөсөө хорчих эрсдэлтэй болтой явчихж байгаа гэсэн. Тэгэхээр уг нь бол тор илүү зохимжтой. За тэгээд торны нэг сул тал нь гэвэл одоо торчин доотлын шал нь бас юм торон байгаа гэсэн үг шүү дээ. Яг тэр торон одоо төмөр дээр усан хайг дөрвөн хөлөөрөө байхаараа арьс нь юу агаад үрвсээд пододерматиtis гэж юм байдаг. Бүр арьс ингээ бамбайчдаг. Тийм өвчлөл үүсэх магадaltaй. Тэгэхээр тор байлаа гэж бодоход юм модон, паднуус, гамбанц нэг одоо тийм тэгш гадаргуу нэмэлтээр бэлдэж өгөх шаардлагатай болчихж байгаа гэсэн үг. За тэгээд тор бэлтгэхдээ хэдүүл яг хос усан хадор хаж 1 м квадратаас том хэмжээтэй тор бүр нэлээд том байх хэрэгтэй тийм том. Тэгээд торон дотроо нуугч хэрэгтэй. Усан хаа бас өдрийн цагаар идэхтэй ч гэсэн одоо харанхуй оромж гэдэг зүйл бол шаардлагатай байдаг. Тэр дотор нэмэлтээр одоо тийм жижигхэн харанхуй нуугч бэлдэж өгөх нь байна. За тэгээд мэдээч хэрэг нэмэлт одоо нөгөө чимэглэл одоо шүдэн дандаа ургаж идэг болохоор одоо шүдэн эрлэж мэрж явах хэвээр модон
тоглоомнууд тавьж өгөх нь байна. Тэгээд усны угжийг нь тавиад өгнө. За тэгээд өвсний хувьд гэвэл энэ юу н олдц гайгүй байдаг шүү дээ. Амтны дэлгүүрүүдээр байдаг хотын захуудаар бас нөгөө малын тижэл зардаг газруудаар шуудаагаар байдаг юм шиг байна. Зүгээр л хатаас ногоо өвс, томат өвс байгаа. Олдц сайтай. Тэгээд шуудаагаар нь аваад дэвсээ төгчгөр дээрээс нь хэвтрэнж болчихсон давхар энийг идээд явчихна гэсэн. Одоо ганцхан энийг ээцээр аваад уйтахгүй одоо жишээлбэл өөр ямар нэг ингээд одоо усан гахаагаа эрхлүүлмээр шүү дээ. Амттай юм авч өгмөр шүү дээ. Тэгвэл би яах вэ? Усан хааны хооллолт 100% өвс бол биш. Усан хааны дийлэнх одоо хооллолтоор за нэг 70-80% нь өвс болчихж байгаа. За нэг 10-20% нь шахмал хоол, пеллет гэж ярьдаг шахмал хоол байгаа. Тэгэхээр тэр нь өөрөө янз янзын хэлбэртэй шаардлагатай эрдэс, тэжээл, витаминыг одоо найрлагатай тийм шахмал хоол бол байгаа. Тэр амтны дэлгүүрээс юм ууттай пакэжээр нь авчих нь байна. За тэгээд багахгүй хувь буюу нэг 5-10% нь шин ногоо, шин жимс байна. Тэгээд тийм ногоо жимсэн дээрээ бас хэдүүлээ анхааралтай хандахгүй бол одоо тийм шүүслэг ихтэй байцаа, брокколи гэх зэрэг их хэмжээний чигшилтэй ногоонууд маань бас гидсэнд нь хий үүсгээд их хатгалт өгөөд гидсийн одоо нөгөө гөрөл цөдөлгөөнийг саатуулчих тийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр одоо газрын хөрсөн дээр ургадаг навчлаг ногоонуудаа сонгох нь байна. Нэмэлтээр усан хаа өөрөө витамин С-ийг нийлэгжүүлж чаддаггүй. Тэгэхээр витамин С-ний агуулмжтай ногоонууд гэвэл чинжүү нэмэлтээр өгнө. Чинжүү өгөх шаардлагатай. Ингэхдээ ногоон чинжүү байвал зохимжтой. Гүү бол шар улаан чинжүү сахарын агуулмж өндөртэй байдаг болохоор хитрхи хичрэхрийн одоо сахарны хэсчих нь ахна байна тий. Тэгэхээр ногоон чинжүү нэмэх нь байна. Тэгээд луун бас хаяа өгч болно 7 ногтой 2 3. Тэгээд ногоонууд өгөх нь байна. Жимснүүдээс алим банан баг зэрэг бананы хөвгөл бас шингэн бачих гэдэг тий. Баг зэрэгээ оранж бас байж болно. Тийм. Оранж бас их хэдвэл давсганд нь чулуу үсэх аюултай. Тэгэхээр бүр бүх зүйлийг ингэж нарийн судлах шаардлагатай болчихж байгаа гэсэн. Тэгээд хоол тэжээлтэй хувьд бол ийм олон төрлийн зүйл байж байна. Тийм. Ганцхан өвс биш гэсэн үг тийм. Одоо тэгээд яг ингээд муур бол ингээд хурж ирээл эрхлээлж идэх ч юм уу те. Нохоо ол эзнээ таниал ингээд сүлээ өдлөж мөлгөө. Одоо эдгээр ингээд тэжээж яхад усан гахаа маань ингээд эзнээ таних ч юм уу те. Яг тийм юм байдаг болов уу? Нохоо мууртай харьцуулахад бол жоохон сул тийм яг ингээд танд яг ингээд хоол байгаа тохиолдол над чинь гүүгээл ирнэ. Гарнаас хоол идэнэ. Тийм одоо хоолны чимээ хөргөж татах дуугаар шууд орилол ирнэ. Уут ингээд шарж гангууд орилол ирнэ. Тэр чимээ аягүй сайн ялгадаг. Хоолны дуугаар бол ер нь хөрхөн хүрээд ирнэ. Эзнээсээ гарнаас нь идэнэ. Тэрнээсээ шингээл налаад хөл налаад ингээл хуржигнэ гэдэг гар дээр ингээл тавиал ингээл илүүлээд аа гар дээр тавиад илүүлээд ингээд өвөр мөвөр дээр суухаар өвөр мөвөр дээр тавихаар хөрхөн хөвтөд дунтаад өгчдөг. Тэгээд бусад ховор амьтан бусад мэрэгчтэй харьцуулахад бол хамаагүй контакт сайтай эзэнтэйгээ тийм гэтээ бүр хомортол харьцуулахад хэмжээний биш. Одоо ингээд бас нөгөө нэг амтандаа ингээд хоол өгдөө ш тэгэн гоц зарим хүмүүс чинь хоолыг нэгтүүлчих гээд идэв штэ. Нэг бол багтуулах гад нэг бол ихтүүлэх гээд одоо тэгэхээр энэ юунуудаа усан гахаанда хоолыг өгөхдөө одоо нэг хэмжээг нь тааруулна гэж байдаг болов уу? Ер нь өвсний хувьд бол яг дандаа байнга байх шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгээд пеллет гэвэл за нэг 10-аас 15 г өдөртөө хангалттай гэдээ үзчихэж байгаа. Тэгээд жимс ногооны хувьд яг нэг аяг гэж ярьж байгаа ч гэсэн нэг аяг гэхээр өөр бас жоохон өөр өсгөл ойлголттой л доо. Тэгээ нэг 200 г-ийн аягаар нэг хэрцэн шинэ ногоо жимснүүд хатаа ногоо жимснүүд ч угаасаа нэг хөвсгөр байна штэ. Тэгэхээр нэг дүүрэн хавцаадвал тэгэл нэмэл үрэн дээр нь тавиад өгчлөө гэсэн үг. Өөртөө яг гэрте байж байхдаа үрнээс нь гаргаад гэрээсээ ингээ явдсан шүү дээ. Тэг явах үедээ ингээ дүүрэнд нь хийх ч юм уу. Тэгэж байвал бас байж болох юм. Тэг яг янз бүрийн тийм сул гүйлэг жиж болно. Тэгээд гол нь нөгөө жоохон шээчүүл айгу өнөр нь хуурц тийм. Тэгээд хайрын цэвэр тал дээр сул байлгах гэдэг бас жоохон онцгой байхад. Энэ өвс мөсөн дээр шигээ байждаг эсвэл нөгөө нохоо муур шиг сургах боломж байд юм болов. Тэгээд яг л тийм байранда. Гэтэ юу яд юм аа. Бас торондоо шээхийг илүү ирмэлцдэг. Тийм жоохон гүрийн тийм гадааж жоохон гүрийгээд жоохон шээсэн хүрээд эхлэхээр ер нь жоохон тэгэл тавгаа олж эхэлдэг мэдрэгдэн. Тэгээд торонд нь ихээр юу оруулж шууд шийчдэг. Тэгэхээр бас нэг байр. Тийм жоохон гүрийдэг тийм. Гитаас болохгүй л тэгээ шийчний газар дээр шийчдэг. Дундаж наслалтын үед ер нь хэд идэм бол? Их сурвалжууд дээр янз л байдаг. Нэг 5-7 гэж байна, 5-9 гэж байна. Тийм тэгээд
Манай тэр цагааны хувьд тэгвэл одоо барыг 8 шахаж байна. Тийм. Тэгээд Генесийн номонд бол 14 настай усанхай бүртгэгддэг юм бэлээ. Тэгэхээр нэг 7 8 л хавцаа. Насжилтыг яаж мэддэг юм ер нь? Шүд мөдөр нь мэддэг юм уу? Ер нь бие хэмжээ. Гэтэ тэгэл ер нь нас би гүйцсэн усанхайг бол ер нь хэлэхэд хэцүү. Тэгээд шүдний илэгдэл шүдний өнгөийг ч гэсэн хараад хэлье гэхэр чинь байнгын шүд нь ургаж идэг болохоор ерөнхийдөө нэг цагаан цайвар шүдтэй тэгээд нохоо муур шиг шууд ингээд шаралцсан байна. Одоо нэг зураас үүссэн байна гэдгээр нь ялгахаж нэг чадахгүй. Залуусын шин сонголт. Давтагдашгүй амт. Нэвтрүүлгийн хамтрагч Dino Toy Store. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Хамтрагч Энэрх мал эмнэлэг сургалтын төв. Энэрх мал эмнэлэг сургалтын төв нь хаан уул дүүргийн гэрлэн дохиотой уул зураар урагшаа эргээд хаан уул эко дүүрэг гэсэн цагаан хаалганы наагур баруун эргэж 200 м яваад Ивэл хотхны урд талд байрлаж байна. Энэрх мал эмнэлэг сургалтын төвийн чадвартай хамт олон таны хайртай амьтанд үйлчлэхэд бэлэн байна. Хамтрагч Novonest Nordic Style. Манай Novonest брэнд нь бүгд найрамдах Солонгос улсын Bonnie Rora зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн Nordic загвартай тавилгуудыг Монгол хэрэглэгчдийнхээ гарт нийлүүлсээр байна. Манай тавилгууд нь халуун орны сайн чанарын модыг олон улсын стандартаар боловсруулан Солонгос мэргэжилтнүүд Монгол орны уур амьсгал, Монгол хүний хэрэгцээнд тохируулан судалгаан цэвэрлсэн загварчлалаар дахин давтагдшгүй загваруудыг уралдах тул танд болон таны гэр бүлд байгалийн тав тухыг мэдрүүлнэ. Novonest Nordic амьдралын хэв маяг. Залуусын сонголт Dear Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагч Monfresh. Нэвтрүүлгийн хамтрагч Monfresh. Манай бяцхан оролцогчид асуулт байна уу? Ямар асуулт асуусан бэ? Яг асуулт байгаад шиг байна те. Энэ юм чинь өөрөө энийгээд явсан гахаага тижээдэг гинэ. Юу гэж асуусан? Мартцсан ба асуултаа. Эрүүл мэндийн хувьд ер нь ямар гэдгийг хэр эмзэг гэдгийг тархлаажуулалтын ер нь хэрхэн яаж хийх вэ? За нохоо муурны вакцины туулга, гадны шимэгчний тусаалга гэдэг юм бол байхгүй. Тийм. Хийх юм бол байхгүй. За тэгээд ерөнхийдөө орчин цэвэрхэн хооллолт зөв байгаа тохиолдолд ямар нэгэн халдвар авах одоо өвчлөх ойлголтол ер нь цөм. За харин өвсийг нь одоо зохих хэмжээнд өгөхгүй эсвэл огт өвс өгөхгүй байвал нөгөө шүд нь байн ургаж байгаа. Тэгээд шүд нь ирлэгдэхгүйгээсээ болоод шүд нь хитрхийх одоо даваад ургачдаг гэсэн үг. Тэгэхээр хилээ даваад ургачдаг. Тэрнээс болоод хоолоо идэж чадхаа байцдаг. Ирүүн одоо ангааж хааж чадхаа болчин хоолтноосоо бүр ингээд гарчдаг. Тэгээд шүс нь гойжол байдаг. Тэгэхээр ингээд шүднэр бол анхаарах шаардлагатай. Шүд нь тэгж их хэмжээгээр ургадаг гэсэн үг. За тэгээд түрүүний хэлсэн буруу олол тэтэрхийх нөгөө юу байцаа өгөөд эхлүүл гизэнд нь хий үсээд хоолноосоо гарна, бааж чадхаа болно, гизэн цанхайн. Тэгээ тэр их хүчтэй өвдөлт өгдөг. Хүчтэй өвдөлт өгснөөс болоод өвдөлтийн шоконд ороод үхэх аюултай. За тэгээ цаашлаад ирвэл им усанхай нөгөө өндөвчний уйланхаатай болчих гээд байдаг. Тэгэхээр ер нь ovarian cystийн cystтэй болчих гээд байдаг. Тэгээд spay буюу одоо нөхөрчгүй хагалгаа хийлгээгүй тохиолдолд бол одоо насны явцад
өндөгчн дээр нуулынхаа үсэх магадaltaй болно. Тэгэхээр ингээд яг хоёр бөөрөө дагаад үсэн шингэрч унаад зан авирын өөрчлөлтөнд ороод тийм шинж тэмдэг үзүүлээд явна. За тэгээд эмнэлэг дээр юу их ирдэг? Шулуун гэц нь урууж ирдэг. Тийм. Тэрний яаж гэвэл буруу тэжээлэлт, буруу хооллолт давхар юу байдэ? Стресс. Тэгээд зулцсан усанхайг ихээс нь амархан холдуулчихаар нөгөө одоо хойдлын цэвэрлэж өгч байгаа шүү дээ. Ээж мэж нь долоогоод өгч байгаа шүү дээ. Тэр нь байхгүй болохоор өөрийгөө цэвэрлж чадахгүй баасан хатад шулуун гэцээ уулчих ч юм уу тийм тохиолдолд илбэг ирдэг зулцсан усанхайнууд Хэд багаас салгаж болох байх нь шүү дээ. тийм. Ер нь гараад хідэн сарч юм уу хідэн хоногтойд наавал зүгээр идэгин. Ер нь сар гаргахчвал зүгээр. Тэгээ усанхайны нэг онцлог гэвэл ихээсээ шууд үстэйгээ нүд нь онгорхой шууд хооллоход бэлэн буюу тэр 24 цагтаа бараг шууд хоолндоо орч шууд хэмжээний одоо тэгж хөгжиж бий болдог байхгүй юу. Тэгэхээр ууг нь бол гайгүй баг салгачаад гайгүй. Гэтэ тэр түрүүний ярьсан шулуун гэц уруух асуудлаас эрт салгаснасаа болчих гээд байдаг гэсэн. Тий. Аялалт ч юм уу олон хоногор явахдаа ер нь ингээ гэртээ үлдэхээр ер нь ям бие дахаар ямар шиг амьд байд юм болоо. Эсвэл тэгж олон хоногор орхиж ер нь болохгүй байх. Болох. За 1-2 хоногтоо яах вэ тийм хоол усыг нь хангалттай тавьж өгчвөл болно тий. Тэгээд тэрнээс илүү гэвэл харж хандах хүнтэй ч юм уу үлдээх шаардлагатай хол зам тусанхай авч аваад тах шаардлага байхгүй. Айгуу тийм стресс дүртэмтгий одоо машины хөдөлгөөн, халуун хүйтэн тий чанга дуу чимээд тийм эмзэг мэдрэмтгий амтан. Тэгэхээр ер нь байгаа орчноос нь хол авч аваад тах шаардлага байхгүй. 5 тухай хүсдэг юм байна шүү дээ. Бас авч явж болохгүй юм байна. Одоо 1 кг-ндээ 1 м орчим байх хэрэгтэй гэдгийгсэн шүү дээ. Тийм гот магадгүй тоог нь 2 ч юм уу 3 боллоо гэж бодоход кг дахиад нэмэх үү эсвэл шаардлагагүй. Одоо магадгүй 2 бол нөгөө газар нутгаа булаацалдах ч гэдэг юм уу тийм асуудал үүсээд тэгэхээр дахиад томруулах хэрэгтэй эсвэл өөр яах хэрэгтэй тэр талаар. Тэгээ 2 тижээж байгаа тохиолдолд азна л да харна л да ер нь гайгүй болцохоор байна уу би биэндээ ижилсээ тасчихаар байна уу аль эсвэл бүр ингээд зодтолтоод газар нутгаа булаацалтаад байл ер нь тэгэл салгасан нь л дээр тийм ер нь бол 2 усанхай дор хаяж 2 усанхай байх хэрэгтэй тэгээ дор хаяж 1 м квадрат за нэг 3 болоод 4 болоод ихсэнгүүтээ яг толгоогоор нь толгооноос нь хамаарад кг-г нэг ойролцоогоор 20% нэмээд явчих тийм сонголт бол байгаа. Өөр ганцаарнгаар нь тэжээлэхээр уйддаг болов. Яа миний хувьд усанхаас ганцаар чижээжсэн. Тэгээ би өөрөө тэгээд усанхаа цагийг аявуух одоо өнгөрөөдөг байсан гэсэн өдрөө идэвхтэй цагаар нь гаргаж ирээд өөрөө аявуух ингэж харьцдаг байсан. Тэгэхээр ингээд усанхаа ганцаардах нь бол гайгүй хүн сайн ингээд хүүхд ингээд өөрөө сайн харьцаад байвал гайгүй. Гэтэ ер нь бол бараг одоо хөгжиж байгаа Шведэд гэхэд усанхааг заавал 2-оор нь тэжээх хэрэгтэй гэсэн хууль бүр батлагдсан байгаа хгүй амьтны эрх өндөртэй газар. Тэгэхээр ер нь бол усанхааг ганцаар нь байлгаж болохгүй. Тэгээд одоо ингээд үйлдвэрийг харахад 2 өөр үйлдвэр байна л да. Магадгүй яг нэг үйлдвэр эргчээ эмгчингээр нь хосоор нь тэжээ гэж бодвол нэг үйлдвэр байх хэрэгтэй эсвэл хамаагүй яг ингээд өснө өөрөөс ч гэсэн ингээд болдог болов. Зүгээр голоос нь ирлиз усанхаа гарч ирнэ. Тийм. Тэр нь бол им усанхааг үржүүлэх чаа тохиолдолд 9 сар дотор дэд нь үржүүлэх шаардлагатай. 9 сар гаргаж үржүүлж болдоггүй. Яг гэвэл нөгөө арсны анатоми онцлог байдаг. Арсны зааз нь 9 сар дотортой болохоор мөгөөрсөйдээр холбогдчихдаг бол түүнээс хойшоо бэхжээд яс эдтэй болчдөг. За тэгээд яс эдтэй болсон хойноо анхны хээлээ аваад гараа ихээр төрөх замаараа хeel нь гарч чадахгүй төрөлхөн өндөрлөлт ороод их ч гэсэн зулцах хоёр хоёлаа одоо энд их аюултай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр та одоо ингээд үржүүллээ гэж бодоход багаас нь үржүүлэх нь байна. Тийм нэг 6-7 сартад нь үржүүлэх нь байна. За тэгээд усанхаагаас нэг хоолн төрүүлээд байх жоохон цүү байгаа. Магадгүй нэг за нэг л төрүүлээ. Хээлээ удаан тээдэг. Тэгээд том хeel гардаг болохоор бас төрөлхийн өндөрлөлөөр явчих гаддаг гэсэн үг. Тэгвэл яг ингээд бол дисплей бол заавал хийх шаардлагатай юм шиг тийм. Дисплей хийхийг бас санал болгох. Хідэн цолцог гарах уу? Усанхаа өөрөө нөгөө 2 хүүхэдтэй амтан байхгүй юу? Зулцгаа одоо 2 хөхөөр л хаална гэсэн. Тэгэхээр бүхнийхөө тооноос болоод бас баг тоотой зулцаг гаргадаг нэг 2 3 4 5. Тэгээд яг зарим тохиолдолд 9-өөс гарсан тохиол байдаг юм билээ. Тэгээд нөгөө амтан чинь бас нөгөө хөхнийхөө тоогоос хамаараад зулцгийнхын тоон одоо байглаасаа өгдсөн байгаа штэ. Тэгээд цөөн зулцаг гаргадаг.
Өөр юм аа тийм жоохон Харин биш тий, жоохон тэгэхээр биш шүү. зулцгад хийдэг. Товлолт вакцин хийлэгдэггүй те ер нь тэгээд арчилгаа тордлогоо анхаарал авуулна бага шаардах юм те. Усанд ерөөс оруулахгүй гэсэн үү те. Тийм бүр шаардлагатай гэж үзэж ивэл усанд оруулж болно. Одоо ингээд хэвтэр нь бүр бохирдоод шээс баасандаа хутгалцчлаа гэж бодвол ингээд одоо айгуу тийм гүйхэн усанд альчуур дэвсэж өгөөд тэн дээрээ ингээд тавиад усаар ингээд зөөлөх уугах шаардлагатай. Тэгэхгүй бол амтны шампунаараа. Тийм. Тэгэхгүй бол ингээд огцон айсан хөдөлгөөнөөс болоод нөгөө бааны нэг юм дээр одоо халтарч мэлтэр бол амархан гимтчих байхгүй юу. Тэр гүйхэн альчууртай ус нь ингээд бүлээ усаар угааж болно. Гэтэ үүр сав цэвэрхэн байгаа тохиолдолд усанхаа ер нь бохирдно гэд байх юм бол бараг байхгүй. Тийм. Тэгэхээр усанд оруулах шаардлага бол бараг л байхгүй тийм. Өөрийг нь сольж яхаа юм уу те. Өөрийнх нь тэр нөгөө доод шилээ учраас тийм дэвсгэрийг нь дандаа цэвэрлээл бас шээсийг нь цэвэрлээд явж Тэр их бах уу. Баасан дээр гэвэл ер нь дандаа иддэг амтан тэгээ бас дандаа гарч идэг. Тэгээд усанхаа өөрөө coprophag гэдэг coprophag төрлийн амтан баггүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бас иддэг амтан. Тийм. Анхдагч бас, хоёрдагч бас гэж байдаг. Анхдагч бас нөгөө тэжээлийн агуулмжтай гарч ирдэг байхгүй юу? Б витамин, зарим уургууд. Тэгэхээр тэрийг идэж дахин боловсруулад хоёрдагч басаараа жинхэнэ үтгэ ялгардаг гэсэн үг. Тэгээд тийм онцлогтой амтан тэгээд хүмүүс ингээ пүү па гэдэг. Гэтэ өгөнд энэ чинь мах зах идээгүй ингээ цэвэр үсэн тэжээлтэн болохоор тэр бас ерөөсөө бидний нөгөө аргал хомоол тий гэртээ одоо нөгөө уугуулаад явж идэг одоо тэр бастай л адилхан байхгүй юу тийм муухай бас бол биш. Туулаатай жоохон төстэй юу үгүй юу? Туулаа чинь гэтээ агундаа яг өөр овогт хамаарагддаг мэрэгч биш бас. Тийм туулаа тийм үүдэн шүүд мэрэгчд чи үүдэн шүүд нь дээр дороо 2 байдаг бол туулаа 4 байдаг байхгүй. Тэгээд туулаатай зарим анатомийн хувьд төстэй ч гэсэн туулаатай одоо нэг баг овогт бол хамаарагддаггүй гэсэн үг. Туулайг бас нөгөө тийжэхээр утас муцс хэвс нөгөө нэг юм ирчдэг гэддэг. Тэгвэл бас яг мэрэгч амтан биш юм байна те. Ийм мэрэгч гэдэг дотортой бол ордоггүй. Манай хэд асуулт юм. Араа айгүй аятайхан санагдаж байна. Би бас яг ингээл бодоол лсэн яг ингээ ямар амтан байвал зүгээр вэ? Аль байвал манай яг ингээ хоёр охинд те аюу аятайхан бэ? Бас охтуудтай айлд зүгээр сонгоход бол айгүй аятайхан санагдлаа. Зүгээр юм тий. Тэгээ бас ийм дотроо ийм 2 3 төрөл байдаг энэ гэж би ястаа харж байгаагүй юм байна. Ийм хөрхөн өстэй байдаг гэж хэлсэн юм. Үсэл хайлт харахаар жижиг нохоо шиг юм шиг. Бараг л гэж байгаа. Бүр нөгөө Sphinx cat гэдэг үсгүй муурэд штэ. Тэр шиг усанхаа бас байгаа. Тийм. Тэгээ айгүй ол янз байдаг. төрөл зүйл нь. Үйлдвэрүүд янз. Тэгээд манай дээр цагааны хувьд болохоор альбино ахгүй юу? Нөгөө одоо өнгөний пигмент арснаас нь ялгардаггүй гэсэн меланин байхгүй. Тэгэхээр ингээд цав цагаан үстэй, улаануудтай, улаанууд нь ерөөсөө цаана явж байгаа цусны судал нь улаан болгож харуулж байгаа гэсэн ийм альбино усанхаа бас нэлээд илбэг байдаг. Гэтэ яг альбино усанхаа илүү нөгөө лабораторид ашиглахнаас түгээмэл. Одоо махны чиглэл усанхаа ч гэж байгаа. Гэтэ Монголд бол байхгүй л дээ. Тэгэхээр нөгөө үстэйгээ бодвол энэ альбино маань жоохон наранд мэдрэг болчихоор улам бас нарнаас хамгаалах шаардлагатай болтой юм тийм. Гадаа гаргах шаардлагатай юу? Яг 100-ны сайхан дулаахан өдөр бол нэг агаар хамсгалуулж болно тий. Тэгээд нөгөө жилийн нэг уйлралтай дулаанхан оронд бол зарим газар бол гадаа бүр юм ферм шиг ингээд юу засчдаг байхгүй. Одоо модон үүр засчдаг. Тэгээд гадаа салхилах одоо салхивчтай тэгснэгээ дотор орох үүртэй бүр юм гадаа хашаандаа засчдаг. Монгол бол одоо тийх боломжгүй. Тэгээд зуны уйлралд бол нэг жоохон ногоо өвсөн дээр гаргаад ч юм уу те жоохон салхилуулчих болно. Гэтэ яг нөгөө эдгээр ч одоо гэрт дасцсан амтд гадаа орчинд гараад айд сандарснаас болоод тийшээ харахгүй юм руу цухтаач гадаадаг болохоор ер нь тортой навьжаа тавьсан илүү захимжтай тийм шууд ингээ газар тавьчихснаас. Жохоо олон хоногоор орхиж явж болохгүй нь л жоохон тэмхийнтэй. Тэрнээс надаас айгу боломжийн санагч үстэйг тийж юм шиг. Би бас сонирхоод байгаа хгүй юу. Ямар амтан байж болох вэ гэд. Бас нөгөө нэг байранд амьдардагаас шалтгаалаа ч юм уу нэг том нохоо мохоо авчирч бас хэцүү дээ. Тэгээ нөгөө хөөхтүүдэд гэж бодогдоод байгаа хгүй юу те.
Хүүхдүүдэд ер нь зүгээрээ яг эрэгтэй хүүхдүүд чинь нэг жоохон тоглож үдэхгүй гимтэж ч магадгүй. Охтууд бол тэгээд зөөлөн өрөвч тэгээд би ер нь бас өөрөө яг нэг зөөлөн энэрнгүү бас нусан гаханых л гэж боддөө ш тэрэн тий. Тэгээд амтан тайртай болж өссөн. Тэгээд усан гахаа багасаа л хижээлээ одоо хүртэл хижээжлээ. Ямар нэгэн харшил маршил өдөн гэсэн юм бол байхгүй. Байгаа л та. Тий. Тэгээ өснээс нь харшилж болно. Аль эсвэл нөгөө өөр биеийн одоо шингэн шээс ч юм уу те. Бусад зүйлсүүдээс нь харшилж болж одоо хувь хүний л асуудал болчихж байгаа юм л та. Өснө хэр онох бол. Энэ одоо хуржигнээд баярлж Харин дууржийн таташ юм шиг тийм. Одоо энэ болохоор тааламжтай байгаа гэсэн. Бүр налайгаад хөвтчихөж байгаа байхгүй нэ. Орчин аймаар мэдрэг юм байна тий. Тийм. Тэгээд ижлэн хажуудаа хамт байгаа болохоор хамаагүй тухтай. Усаас унан яг ингээд өвөр дээр аваад буцаад тавихаар ингээд ус олчдаг. Тэгээд урт устэй нь бол ингээд бүр урт ус шуурна гэсэн. Тэгээд самнах шаардлагатай. Самнаад усын яг ингээд унгаагаад самнаад байнга самнаж байгаа. Болно өдөр болгон тийм самнах шаардлагатай л болчихж байгаа гэсэн. Ус уналтын витамин энэ төр хэрэглэх шаардлагагүй юу нохоо муур шиг. Дуугүй тэгээ нөгөө өвсөн үедээ нөгөө шахмал хоолоо идчихвэл тэр шахмал хоолнд чинь шаардлагатай зүйлс витамин С, ялангуяа витамин С бусад зүйлсүүд нэмэлтээр байгаа гэсэн. Өвний хувьд ер нь хэдэн орчим байдаг бол? Надад сүүлд яасан юм болоо. Яг нэг би түрүүн ярьсан классик богино өстэй усан гайгүй илбэг байдаг. Тэгээд 70-80 мянгаттай гадуур байгаад ах шиг байсан. Тэгээд ийм урт периевийн усан хаахгүй урт үстэй ийм усан ханууд жоохон үн нэмэгдээ авчдаг нэг 100 200 тийм тэгээд хувь үржүүлэгч дэлгүүрүүд янз л барьж үзэхөд хоёр. Нэг бариад үтсчи те. Тэг. Илээд үтсчих болох. Ил. Тань бол. Өөр дээр бариас очих. Хамаагүй тэрчүүл яаж барих вэ? Яаж барих вэ? За би цаан таадаг. Жоохон Ерөнхийдөө гидснээс нь өргөөд За. тэгээд бүкснөөс нэгээ дэмжих маягаар ингээл тарчин гэсэн. Усан хатал бол ингээ барих нь шүү дээ. За ингээ суух уу. Хөөх юм аа. За наад нөхөр чинь шээх үе. Бүтсэн дээр Шээснээс өөр нэг хурц өнөр бол ялгархуулахгүй юу? Зөөлөн. гайгүй те. Жон шээс л хурц үнэртэй. Цацгүй гинэ. Ямар хөөрхөн юм бэ те? Ямар санагдаж таарт таалагдчихна уу? Өнгө нь ямар вэ? Чамаа. Таалагдж байна. Өнгө нь гоё юм. Гоё. Тэгтээ нүдэн бол Нүд нь ямар гинэ? нүдэн яад улаан. Нүд нь яагаад улаан юм бэ гинэ? Жого яалчдаг. Жого ягаа мэн. Жохо яганд байна. Энэ надад Чихэн ямар вэ? Чихэн ямар вэ? Энэ чихэн юу нэг юм том байдгүй те. Энийх нь үсэнд ороо орчод байна. Оюуны усанд орно орчод харимт. Үсэндээ даралж. Чихэн нэг иймэрхүү л. Энэ хадаа хумсыг авч явах хэрэгтэй болгоно. Тэгээ хумс аавна. Хумс аавна, үс самнан. Хумсыг өөрсдөө авчвал ер нь судс мэдсэж гэдэг юм. Аваа сурчвал гайгүй дээ. Ер нь нохоо муртай. Битээс. Хумстай эсвэл ялах хэрэгтэй. Чадахгүй. Нэг чадахгүй байна уу? Тэгэл яг судасных нь наагур нь Ингээд тавьчих. Ингээд би өвгөнтөн дээр тавьчих таа. Хаашаа сууж. Алаг малаг байдаг юм уу? Шар алаг малаг. Уянцэнс бүр 3 4 өнгийн ийм хослолтой усан ханууд байдаг. Бүр нөгөө халзан адуу мадуу гэж ярьдаг шиг юм халзан зүстэй ч гэсэн байгаа. Нөгөө цэвэр цусны цэвэр үйлдрэн гэж ярьдаг штэ. Тэгэхээр хэрвээ авах гэж байгаа хүмүүс магадгүй нөгөө зарж байгаа хүмүүс ийм хоёрыг нөгөө нэг нийлүүлээд эрлиз гэж ярьж штэ. Эрлиз усанхаа гаргацсан байвал авахаар ер нь эднээс арай би хааны хувьд гэх юм уу өөр байх. Нэг ялгаа байхгүй. Та нэг тэмцээнд ороод удмын бичгээрээ ингээл усан хааны тэмцээнд орохгүй л бол хамаа байхгүй. Тэмцээнд ороход удмын бичгээс хамаатай байна тий. Яг нөгөө цэвэр шалгуур байгаа штэ. Цэвэр одоо тийм үйлдвэрийн усан хаан дунд тэмцээн байвал одоо тэмцэх шаардлагатай болчихоо тий. Усан хааны үйлдвэр өөрөө жоохон ярвигтай л та. Яг Америкт болохоор ерөнхийдөө л нэг 13 үйлдвэр гэж үзэж байгаа бол Англид бүр 50 гараад явцсан гэсэн үг. Тэгэхээр яг тийм тоочны үйлдвэр бол байхгүй тийм. Тэгэл яг нэг Хөрх мөн. ерөнхий Нүки гэдэг дуудаа.
Манай саннаас манай том охиныг бид нэг хочоор дууддаг шүү дээ хүмүүсээ. Аха. Юки гэдэг байхгүй. Оо яа. Цас гэсэн утгатай Аха. явах шүү дээ. Тий. Тэгээ 2 сар төрсөн. Тэгээ Юки гэдэг дууддаг байхгүй. Яна адилхан нэртэй. Өөр юм тий. Манай ээжд маань нэлийн таалагдах шиг юм тий. Тий. Уулнаас ажиллагаараа багтаа энэ тий их ажлын хажуугаар. Их ажлаа яжгаар бас нэг нялх хүүхэдтэй болохгүй. Ер нь бол нохотой болох юм бол яг нэг хүүхдийн тоо нэгээр нэмэгдэж байгаа юм шиг байдаг шүү дээ. Гэхдээ ямар ч гэсэн маш их нөгөө ажиглал шаардах хамт юм байна тий. Нөгөө шүүд тэгээ гиз мэз гэл тий. Тийм. Тодорхой хэмжээнд бол мэдээж хэрэг байгаа. Сая та нөгөө хэлсэн шүү дээ. Гизэн нөгөө дүүрээд гэлээ гэдгсэн шүү дээ. Хэрвээ гизэн дүүрээ тэр өвдөж байгаа мэдрэмж өгөх юм бол өөрөө яаж тавгүй байгаагаа яаж илэрхийлдэг вэ? Эсвэл ингээ жоохон идэхгүй болоод хэвтэж мөвтөх ч юм уу тий. Тиймэрхүү тал юм. Тийм. Хөдөлгөөний хувьд бол нэгт мэдээж идэхгүй болно. Номоо байдалтай болно. Тэгэхээр ерөнхийдөө нүдээс нь харчиж болно. Нүднийгээ сүмийгээл нэг газартаа ингээл булан чигдээд байвал зовиртой байгааг бол илэрхийлж байгаа. Давхар хоолноосоо гарчин, хоолнд апдейт болчин. Тэгээд хими дүүрчүүл угаасаа ингээ гизэн бүр тэлэгдчихдэг. Тэгээд ингээ зөөлхөн тогшоод үзэхээр түн гэдэг юм хингэргийн аваа сонсогдчихдаг. Тийм. Ер нь тийм хүүхд гизэн дүүрдэгтэй л адилхан. Тэгэхээр л ер нь бол өвдөж байгаа, завирлж байгаа, гизэн хатгаж байгаа гэдэг зүйлийг бол мэдэх боломжтой болчихж байгаа. Одоо нэг муур нохоо ч юм уу ингээд таатай байхаараа ингээд гизээрээ дэше хараа хөвтөөд ингээд гиз мэдсэн илүүл мэлүүлээд байдаг шүү. Тусан гахаад игдэг болоо. Нэг тийм хөдөлгөөн бол байхгүй. Нэг дээшээ хараад байдаггүй юм. Яг л төрөөлөөр ингээд Эргэлүүлмээр юм тий. Харин тийм эргэлүүлмээр байгаа шүү дээ. Бүр яхаа ингээд өвөр дээр бүр ингээд тааламжтай байвал наллаагаад бүр ингээд хөвтчдэг л дээ дөрөөлөө ингээд тэрийгээд хийж ярих юм уу. Гэтэ ингээд дээшээ харлаа хоморх дээш авахгүй. Хацхгүй. Би бас нөгөө усангахаа гэд харна ус мусанд байдаг юм тийм болов хоёр нутагтай шиг гэж бодохгүй юу. Харин тийм ээ. Нэрнээс нь болоод нэг бас мөрөөсгөл ойлголт гарчих Тэгээд гадээ. баг усанд ч ордог юм юмс юм. Энэ урт тусдыг нь бариад үсчихдээ барьж үзмэрсэн. Манай энэ жоохон хазаж байгаа гэхдээ хазтаа гэд амар хазахгүй. Та өөрөө яриад үзэх юм уу? Саях шиг ингээд доорсон барьж чам аа. Юу ямар зүйл юм бэ? Яг Хүүрхийг боо тий. Бас ингээд тийчилж штэ өөрийнхөө байгаа биендээ. хазлаач юм зөөлхөн хазан да. Ам хушум шун хаана гам бэ? Ямар их хүстэй юм бэ тий? Харин Урдлын нүгэл бараг мэддэхгүй. Бас тэгээд чолктой. Тий. Уран бэлгээ чамд энэ хөөрхөн байна уу? Энэ нь хөөрхөн байна уу? Алин таалагдаж байна. Алин таалагдаж байна яахан. Энэ эзний биш гээ бишүрэх чинь үү? гүүг ер нь жоохон нөгөө харанхуй газар руу орох гээд цамц руу норох гол. Харин ийшээ зүтгэд харна. Дургуцаад байгаа юм болов гэсэн. Алин хөөрхөн байна. Энэ нэг хөөрх юм биш чи хардаа. Цагаан хөөрхөн байна гинэ. Өөртөө Оглоод найдлах өмнө болж байгаа тэгж байгаа тий. Оюун бэлэгт алин хөөрхөн байна. Соёлоо цагаан юм. Хөөрх юм аа. яна. Цагаантай л ах юм байна да. Хоёлаа гэж. Энэ үстийн хоёр төөрхөм шиг энэ чолк молктай хардаа. Харж байна. Чолктай юм ш дурда. Дус хоол. Хоёлаа гин. Хоёлаа таалагдаж байна. Чи барьж үзв. Хөөрх юм байна бүр. Гэхдээ нэг өөрөнгө гэсэн үнэр байна те. Тийм байгаа. Өөр сав цэвэрхэн байвал үнэр гайгүй тий. Гэхдээ нэг муухай биш үнэр л юм л да. Өвснийх нь юм болоо те. Яаж байгаа юм бэ? Хөөрх юм байна. 3 саруутай юм байна те. Хойно 3 урдаа 4. Оо тийм би энэ дээр нэг биш. Тий. Хойдлынх нь 3 бит юм бэ. Энэ үстэй л хөрх юм байна. Барьж үзэх үү. Энэ гэхдээ жоохон дэггүй юм байна. Цагаанаад бол энэ нэг хүүс ялгаа юм болоо. Яг уу тэр нөхөр нь арай нэг урт амьдэрсэн олон амьс илээсэн болохоор цаашдангуу 50. Энд ч одоо бүр 8 настай Энэ одоо гэсэн. хэдтэй. Хоёртой. Оо нийл болохоор дэггүүдэд байгаа юм биш. Бас амтан дээр хөцөл байна тийм юу. Оо тэр харалтаа надаас бүр ийшээ ингээд Харин цамц руу ер нь ингэж орох гээд харанхуй руу очих гээд тий. Хөөх. Ингээс утга. хүлэн гэмч үү. Энэ гэхдээ нэг эзэнгээ биш болохоор бишүрхэд байгаа юм шиг санагдаад байна надаа. Би шинэ юм сарчсан байна. Амттай, эрүүл, авсаархан. iCool брэнд. Нэвтрүүлгийн хамтрагч Dare брэнд.
Залуусын сонголт Dear Mongolia. Хамтрагч No Honest Nordic Style. Хамтрагч энерх мал амлиг сургалтын төв. Нэвтрүүлгийн хамтрагч Dino Toy Store. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Одоо ингээд 5 настай хүүхэдтэй айл ч гэдэг юм уу те. Ер нь та хэдэн настай хүүхэдтэй айл ер нь яг юм усан хахыг тэжээвэл ер нь зүгээр гэж бодож байна. Ер нь 5-аас дээшээ. Нэг 5-аас 8 байвал эцэгхийн оролцоотой. За нэг 8-аас дээшээ болоод хүүхэд өөрөө хүсээд өөрөө айгуу тийм ойлголттой байвал айгуу биеэ дагаад тижиж болно. Гэтэл эцэгхийн оролцоо тусламжаар байж таарна тийм. Манай хүүхдүүдэд маань эмчээс асуух асуулт байна уу? Нэг муурнахагаа сайгуул яах уу? Тий. Яг нөгөө эдгээр чи өөр хэм нөгөө өвгөөш амьтад штэ байгаль дээр бол тэгэхээр махчин амьтдаас бол айх одоо инстинкт гэдэг зүйл бол байгаа л та. Гэтэ би хувьдаа нөгөө нохоотой мууртай усангахай хамт хийжээдэг хүн байхгүй юу. Тэгээд манай тэр нөхөр чи одоо тэгээ нохоотой баг багасаа л хамт өссөн усанхаа одоо энэ нөхөрт бол нохоо муунаас айн гэдэг юм бол юу ч байхгүй. Тэгээд багаас нь дасгалчуд бол багаас нь хийжээчвэл ер нь бол нэг харшлаад байх юм бол гайгүй гинэ урамлах. Ер нь ойр орчимд нөгөө машин дотор тээвэрлэхэд яг нэг хол бол стресстэй гэнэ гэсэн шүү дээ. Тий. Орчныг бүрдүүлээд богино зайд бол гайгүй. Бусдаас ч тэгэл хөдөө хоногоор явж байгаа үедээс хэцүү тэгэл Монголын цаг агаарч өөрөө эрсцээс болохоор чинь тэрнээсээ болоод амархан өвдчих магадгүй. Тэгэл халуун наран наршин, хүйтэн ханиад төрчин. Тэгэхээр нэг гэрээс нь холдуулаад тааш шаардлага байхгүй. Гэдэг явсан ч гэсэн заавал яг нэг хүндээ даатгаж өгөөд. Тий, 1-2 хоногтоо бол гайгүй. Тэрнээс хойшоо гэвэл хүн даатгаж үлдээдэг. Эсвэл амтны өний өдөр хөнжүүлэх тавиач өгдөг үү. Энерх мал эмнэлгийн хувьд яг тийм бас юу байгаа юу те? Нохоо муурны үйлчлэл бол байгаа. Тэгээ яг эцтэй ойлголцоо зөвшөлтөд өөр өрөөнд те өөрийнх нь орчныг бий болоход усангахаа үлдэх боломжтой. Тийм. Гэтэ нөгөө нохоо муурны чимээч өөр айгу тийм чанга те усангахаа тэрэнд мэдрэг байдаг болохоор бас стрессчих аюултай байдаг болохоор ер нь антими. Хэрвээ стресссэн тохиолдолд яаж стрессээс нь гаргадаг юм бол? Тэгэл өөрийнх нь тассан орчин тэгээд хамт байгаа амт одоо тий бүлэн ижлэн стрессийг гаргаж өгнө. Тэгэл чимээ энерги харанхуй орчин хамгийн аюулгүй газар. Тэр орчинд бол стрессгүй байна да. Тэр одоо нөгөө нэг эмчийн нэг тогтмол үслэг гэж байдаг шүү дээ. Одоо 6 сартаа нэг үү, жилдээ нэг үү, эсвэл улирал тутамдаа нэг үү, тэрийг ер нь яаж төвзүүлж ивэл зүгээр яг нөгөө одоо хэдий ингээд амтан тийж байгаа юм чи эрүүл байгаа гайгүй байгаа ч гэсэн яг эмчтэй бас шалгуулад байж ах хэвээр зүйл нь. За эцэд хэрвээ хүмүүс шүдийг нь өөрөө тайрч чаддаг байвал харьцан уугайгүй нэг 6 сартаа жилдээ 2 удаа ирдэг ч юм уу те. Үгүй бол нэг сардаа 2 удаа ирж шүд хумсыг нь тайруулж ах шаардлагатай. Хэрвээ шүд нь өөрөө ингээд өргөдлөхгүй байгаа тохиолдолд шүд нэг ургаад байвал ирээд биднээр тайруулж ах шаардлагатай, хумсыг нь ахуулж ах шаардлагатай. Бусдаас бол нэг жилдээ 2 ирж чадвал юм хангалттай дөө. Одоо ямар юу гэсэн үг юм бэ? Ер нь болж байгаа таагүй байх. Таагүй байх шүү гэн тий. Ари яг тэгж. Эзний танихгүй нэг юм байна тий. Энэ тий харахгүй 2 настай. Нийгэмшээгүй. Нээ 2 настай нийгэмшээгүй байна. Энэ охиныг хадчиж магадгүй шиг. За уучлаарай. Манай нэвтрүүлэгтээ Monfresh хамтран ажилладаг. За тэгээд бүтээгдэхүүнийхаа дээжээс манай зочдод маань явуулсан байна. За шинэ гарсан Icol брэндийнхаа жууснуудээс за мөн Monfresh жуус байна. За мөн өөлөн сүү маань ингээд нэвтрүүлэгт маань ирж оролцсонд баярлалаа. 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 Мэдээж хаа. За хоёр бицэн оролцогчд манаас Monfresh юм аа. Баярлалаа. За ирсэн баярлалаа. Манай хоёр бяцхан зочинд маань нэвтрүүлгийн хамтрагч Dino Toy Store-ийн маань ингээд зүрхэн цохилдог тоглоом уулна явуулдаг. Тэгээ хараахан ирж амжсангүй. Тэгээд эрхийн бичиг очиж авах
өгүүлсэн байна. Тэгээд хаанаас очиж авах вэ гэхээр Зайсангийн Сила центрийн 4 давхарт Deno Toy Store-ын дэлгүүр нь байрлаж байгаа юм байна. Тэндээс очиод хоёр дуртай тоглоомоо сонгоод аваарай заяа. За. Энэ удаагийн мань дугаар маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Thank you.